За орцорсон логдор чимрэлдээ харагдаж байна. Да шинжигний өрцөн дээрээс биендээ хөргөлгүй хөндий гуйдчлаа да. Өөрөнгө аймгийн нэрийн төлсөн яриад аймгийн орцорсон Бачиргалын логдорж Ус аймгийн яриад сүмэн зам Жамсрангаар. За Жамсран жураг 10 жил Монгол хөргөнд гар нэг үеэс гарч өрөлдөг л байсан бөхтөө. Сүүлийн 10 жил ураг гарч харагдаагүй да. Тавж байна. За даваа жиргал баруун талд Монгодоо төхөөлөө. Зүүн талд сайхан суугатаа бариад авлаад аймгийн урс арсан даваа жиргал аймгийн арс мөн хөргөл нарын барилтаан. За араарн хашиж мордоод устаа буруутлаа. Говьлт аймгийн ширгасмын бөх аймгийн хурс арсан даваа жиргал аймгийн арс мөн хөргөлөөр хоёр давлаа. Мушгхан гэж хэн дээр нь хуураад араар нашаад мордсон дорн орж унлаа. Өөрөн аймгийн нэрийн төлсмийн бөх аймгийн урс арсан даваа өдөрч улсын чин даваа ачраар дөрөв давлаа. За тэр саатал Увс аймгийн баруун төрөн сумын бөх аймгийн урсан ган зэрэг улсын чин Бадам сүрэнгээр дөрөв давлаа. Улсын чин Уянбаатарын Мөнхөрдөн аймгийн урс арсан төгөлдрөөр дөрөв даваад төрч явна. Голлоо дайрцсан юм. За өөрийнх нь мэхэн дээр тэгвэл анар заа. За нөгөө хийлээ тэр. За Уранга аймгийн нэрийн төлсөм яриад аймгийн урт зарслан лавдорж Монгол улсын ачин золны уулзлыг биелүүлж байна. За зэрэг дотор арцсан усан барилдаа. Өөрөө татсан юм ба штэ тавгдорж. Шахад Мордон дээр дахимдсан юм байна. Мордон дээр дахимдсан юм байна штэ. Дахимдаа гавраг зүйлд давхар хамаа болгоод бас л ихний заалгыг төгсгөлийг бол үнэхээр бас сайхан гэдэг өгтөө олсон ярц буцгэн зөрөгт батар. Ихний гүйцэтгэл сайтай тийм ээ. Тийм гүйцэтгэл төгсгөл бол үнэхээр төгс. Тэр алдааг харж байгаа, ихний гүйцэтгэл хийж байгаа. Тэр одоо хурдан хөдөлгөөнд дундаа тэр хүний хий алдааг одоо яаж хараад байна нэр гэмээр Баасан Кварцаг зөрөгт батар арцсан. За зүүн итэд. За солны илүүг оруулж байна да. Уранга аймгийн нэрийн төлсөн хоёрод улсын чин логдорж аймгийн арслан Будагийн мод цагнаар Уранга магийнхаа ялтын дааг авчирч байна. За зүүн дан дээрээс уцаахан түрээ яваад гаргаж ирсэн. Тэгээд этэн дээр нь дараад очлаа. За жавхлантай өрөлдсөн үнтэй өсгөө өрөлдөн өсгөөртэй өрөлдсөн үнтэй очор хийг өрөлдөн гэсэн үг дараагийн тойрог. За 100 залаа авирцсан нэг өсвөрийн логдорж харагдаж байгаа ч нэ. Уранга аймгийн нэрийн төлсөн яриад Монгол улсын чин Бачиргалын логдорж Монгол улсын чин оргил болдоор 7 дахь даваг авчирч байна. За золгоол зүүн золгоол залаа авирцсан. Илүүгээс шууд сугдаж золгоол зөө хавраад тавьж байна. За лавдэрж зүүн сугдаад илүүгээс аваад өсвөртөж ерөн тэгээд аварганы дөгтөө ерөн тэгээд нар үзүүлдэг байсан хүн шүү дээ. Монгол хөргөнд 12 төрүүлснөө 13 төрүүлснөө өсвөр хэмбэрэлтэнд лавдэрж ирсэн байна гэхэд тэгээд өнөөдөр энэ үзүүлэх болоо гэж ярьдаг байсан шүү дээ. 2013, 14, 2012 оны үед ирсэн өдөр болгоноо төрүүлжсэн. За ганцхан цагаан сарын барилдаанд төрүүлж чадаагүй юм да лавдэрж. 11 12-оор төрүүлсэндээ сүрх юм барилдаанд.
олон дөрүүлсэн. Аймгийн чин нарийн дэвсэм хараад загар орд ирсэн байна. За зүүн мордцоо. За харин дагуулж Мушган дээр нь үлдээд Өвөрөнгө аймгийн нарийн дэвсмээр улсын чин логдорж аймгийн зан жаргалсан нь Жавхлан гаруугийн 10 дахь давааг авчирч байна. За 1998 онд ирсэн 2 үг юм байна л да. За логдорж мордоо явахт нэг зүрхээ толгой ороод азайлгсан тэгээд өөрөө барьцаалтаа доор нь орчлоо. Зүүндээ мордоод арьсан. Сугдаж мордоод. Үндэсний хөр тууштай ойролцсон бол аврагын лиценз авахлан гэж хөгжөөсөн. За сугдаж арцгадаа явсан да. За логдорж начинд авч нөгөө талд Жавхлангаар бэн ботхонд авчваа. За Өвөрөнгө арга байхгүй бэлтгэл сургууль сайн байлаа энэ хоёр хөл. Өнөө жилийн 2 шин золт нь бол гойд байлаа. 5 дээр тонж унсан. За Өвөрөнгө өнөө жилийн 5-ын доонд босч барилцсан 3 бүхэн бол үнэхээр өөр харагдаад байлаа. За харцагдаа дайраа явсан да сая өсөхөр. За согны анхраас алтгаад баруун талдаа дагуулж Мушга логдорж начинд авсан юм байна. За Хинтээ аймгийн бүрэн сумаар Шуурадогийн бас өндөрж гэдэг үг. Үзэгчдийн судалт харагдаж байгаа юм да. За 98 оны наснд бас сайн барилдаг ус хөвгттэй. Одоо яг логдорж за сугдаад барьдаа явцсан. Өвөрөнгө аймгийн нарийн дэвсмээр улсын жил логдорж өнөдөр онсонгууд хондоо аваад Ачаал югаас дахин авч байна.